Сайн байцгаана үзэгчдээ, Маслизийн ярилцлагын цаг эхлэж байна. Энэ удаагийн зочноор Монголын холын зангиултын холбооны тэргүүн Тамирчин Буд Жаргал оролцож байна. Танд энэ өдрийн мэдээг. За энэ өдрийн мэдээг хүргэе. Тэгэхээр гүйлтийн холбооны бас тэргүүнтэй уулзсных өглөө хэрхэн өгтөө. Тэгэхээр мэдээж бас гүйлтээр эхэлдэг байх гэж бодож байна. Өдөр бүр гүйж байна уу? Эсвэл за 7 хоногийн тухайлсан өдрүүдэд гүйж байна уу? Талаар. Би ч одоо өнөөдөр яг сая гүйчээл шууд ирж байна л да. Өнөөдөр бол 15 км гүйсэн. Тэгээд 7 хоногт бол ер нь одоо яг бэлтгэлтэй үед бол 7 хоног өдөр болгонгүй л дээ, өдрийн 2 ч гүйдэг. Жирийн үед бол одоо 7 хоногт 4 удаа гүйдэг. Тэгээд хагас сүнсээ өдөр бол гүйн. Тэгээд мөн одоо 7 хоногийн 4 өдөр гүйж идэг. Тэгэхээр өнгөрсөн 4 сарын 23-наас 29-ний хооронд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод болсон 6-10 өдрийн гүйлтээс оролцоод амжилт үзүүлсэн байсан. Тэгэхээр Монгол хүний одоо дэвсгэр төвчээрийг одоо энэ удаа харуулж 5 дугаар барьж чалгарсан байсан. Энэ талаар бас тодруулахгүй юу? Энэ тэмцээний онцлог нь юу байв? За 6 өдөр тасралтгүй гүйн гэдгээр бол үзэгч бас сонирхож байгаа бах. Энэ талаар. За энэ тэмцээн бол 17 дахь удаага болсон тэмцээнд би оролцсон. Тэгээ 17 дахь удаага Нью-Йорк хотод болсон. Тэгээ энэ дэлхийд бол ер нь ганц л болдог тэмцээн юм л да. Нью-Йорк хотод ганц болдог. Жил болгон болж идэг. Тэгээ өөр улсад, өөр газар бол болдоггүй. Тэгээ 17 дахь удаага орохдоо Монгол анх удаа орж байгаа. Тэгээ энд миний хувьд бол одоо гүйлтийг би одоос мэрэгжлийн тамирчны шиг одоо байнгын бэлтгэл сургалтад байдаггүй л дээ. Тэгээд яг энэ тэмцээнд бол яг тийм нэг их бэлтгэл сургалтыг бол бас их сайн хийж чадаагүй орсон. Тэгээд анхны удаа ч гэсэн ингээд ороход бол бас чамгүй амжилт үзүүллээ шүү. 5 дугаар иргэдэг бол. Тэгээд 485 км гүйсэн 6 өдөрт. Тэгээд 6 өдрийн турш одоо ингээд өнөөдөр бол одоо өнөөдөр 12 цаг тэгээд монголоор бол одоо өдрийн 12 цаг л да. Өдрийн 12 цагт ингээд эхэлнэ. Гэхдээ бол мэдээж Нью-Йорк юу орчим Америк Монгол орчим 12 цагийн зөрүүтэй. Одоо Монголд бол шөнийн 12 цаг болж байхад л Америкт өдрийн 12 цаг болж байгаа юм. Тэгээ Америкийн өдрийн 12 цагт эхлээд тэгэл өдрийн бүтэнгүйгээ шөнийн бүтэнгүйгээ яг 6 өдрийн дараа дуусна тэмцээн. Тэгээд дуусахад хэн хол замыг туулсан байна. Тэрүүгээр одоо байр эзэлдэг. Тэгээд одоо 1-р байранд орж байгаа тамирчин бол 795 км гүйж байгаа. Тэгж 1-р байранд орж байгаа. Ирландын тамирчин орсон. Тэгээд хоёр одоо энэ байна л да. 1-р байранд энэ Ирландын тамирч ороод 2-т энэ Украины тамирч орсон гэдэг. За тэгэл 3-т Австри гэл 4-т Оросын тамирчин гэл. 4-т Оросын тамирчин бол 331 майл гэсэн байгаа. 331 майл миний хувьд бол 303 майл гэсэн. Тэгээд 5 дугаар байранд орсон байна. Тэгээд бол монголоор бол одоо 485 км гэсэн юм тий. Ойлголт гэж ойлгож болно. Тэгээ ийм одоо тэмцээний нэр нь энэ бол өөрийгөө ялах гэдэг. Энэ бол одоо өөрийнхөө хүн төсвөр төвчээрийг ялан дийлж бас маш хүний одоо төсвөр төвчээр одоо боди одоо биеийн хүч чадлаасаа илүү одоо сэтгэлийн майнд павераар л ер нь тэмцээнд хүн оролцдог л доо. 6 өдрийн тасралтгүй хүүхийн тэмцээнд оролцоход хэдэн өдөр бас хэдэн цаг унтав тийм ээ. Тэгэхээр мэдээж айл хол зам туулсан энэ тэмцээнд төрүүлдэг гэж ярьж байна. Мэдээж бол богино хугацаанд амарч аваад цааш нь айлуулах зам туулахыг бас тухайн тамирчин ирмэлцэх баг. Таны хувьд яг энэ удаагийн тэмцээнд хэдэн цаг унтаж амарсан бэ? За миний хувьд бол эхний өдөр бол нэг 2 цаг унтсан шөнө. За тэгэл маргааш нь 1 цаг унтсан. Тэгэл 3 дахь өдөр нь 2 цаг унтаал. Тэгэл 4 дахь өдөр 1 цаг унтсан. За 5-6 дахь өдөр нь бол ер нь унтахгүй байж бод нэг 20 минут л унтсан. 5-6 дахь өдөр нь бол тэгээ сүүлийн 48 цагт бол 20 минут л унтсан л да. Тэгж нөө сүүл рүүгээ би ч бас нэлээ бас бусад тамирчтайсан жоохон хол хоцорсон. Эхний 5-д бол орох бас их боломжгүй болсон байсан л да. Нэлээ хоцорсон явж исэн. Тэгээ сүүлийн 2 өдөр нэлээ урагшаа нөхөж зайгаа нөхөхийн тулд нэлээ сайн гүйх хэрэгтэй байсан. Тэгээ сайн гүйхийн тулд одоо унталгүйгээр явсан бай тээ. Тэгж одоо байраа урагшлуулд нөхөж чадсан. Тэгээд 485 км гүйж.
Монгол улсаас энэ холын зайн төрлийн одоо энэ тэмцээнд бол анх удаага оролцсон гэж байна тийм ээ. Ер нь цаашдаа ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ? Тэгэхээр мэдээж одоо гүйлтийн спорт гэдэг бол дэсвэр төвчээр шаардсан. Тэр дундаа энэ олон хоног гүн гэдэг бол за тухайн хүний тактик гэж байх бах тийм ээ. Эхний тэмцээнд бол эхний өдрүүдэд бол амарч байсан хэдий бол сүүлийн өдөр бол 20 минут одоо унтаж амрах байдлаар энэ удаагийн тэмцээнд оролцсон гэж байна л да. Тэгэхээр дараагийн тэмцээнд бас таны бол тактик ямар байх бол арай өөр байдлаар оролцох болов уу? Миний тактик бол одоо би ч юм бол ер нь нэг л тактиктэй юм л дээ. Одоо урд нь энэ тэмцээнд Монголд болдог тэмцээн бол хамгийн гол 24 цагийн гүйлтгэжтэй. 24 цагийн гүйлт нь бол одоо яг би бол 24 цагт бол унтахгүй гэдэг байхгүй. Нэг ч одоо 1 минут нүдэн анж юу байх юм байхгүй. Унтаж сууж амрахгүй. Нэг ч удаа сууж амрахгүй. Хоол иднэлтэй гүйж өгнө. Хоол идэхдээ бол ингээ алхангаа жоох юм шүлрэх юм идэж уугаал ингээ явчихдаг. Тэгээд ер нь бол сууж хоол иддэг. Тэгж ил оролцдог л да. Тэгж оролцож ижил амжилт гаргаж ирсэн. Тэгээд сүүлийн яг 3 жил би энэ 24 цагийн гүйлтэд бол яг Монгол улсын авраг болсолтой сүүлийн 3 жил. Тэгээд 2013 онд рекордын тогтоож дээд амжилт нь одоо 180 км гүйж Монгол улс рекорд тогтоосон. Тэр рекорд нь 2010 онд өмнө нэг рекордын Хадбаатар гэх спортын мастер 168 км гүйж тогтоосон байсан. Тэр юм 12 180 гэдэг чи одоо 68 12 км-ээр ахиулж 180 болго тогтоосон мэт. Энд бол би бол нэг ч унтаж амралгүйс л дээ. За 6 өдөрт бол бас унтаж амрахгүй болдоггүй. За сая өнгөрсөн тэмцээнээс харж байхад бас тамирчныг харахад бол энэ тэмцээнд ингээд олон орны их олон янзын арга барилтай олон өөр янзын тамирчид оролцож байна л да. Зарим нь бол одоо тэнд ингээд нэг ч унталгүй явдаг хүмүүс байна. За тэгээд зарим нь бол одоо 1 цаг унтдаг, шөнө зарим нь 3 цаг унтдаг. Гэл янз бүр зарим нь шүнжэнгөө унтчаад өдөр нь хурдтай гүйдэг гэдэг. Энэ зэрэг тактиктай хүмүүс явдаг. Тэгээд идэж явах хэрглэж байгаа юм ч гэсэн зарим нь бол бараг нэг эмээсэн авчираад нүүлгээд нэг автик ажиллаж байгаа юм шиг л ингээл баах уураг юм тараа ингээл овоолцсон тавьсан. Тэгэл цаг минутын зайтай тэрийг уугаал хэрэглээл гүйчих юм. Зарим нь бол бүр юу ч хэрэглэхгүй тийм уураг витамины төрлийн юу ч хэрэглэхгүй зөвхөн нэг хоол идэл нэг жимс ногоох тиймэрхүү мэдээл тэг үчдэг. Тэгэхээр таны хувьд яг энэ тэмцээнд ямар хөө байдлаар хүнсээ зохицуулж байв? Бас шүл уугаад ер нь гүүх явцдаа шүл уугаад явж яасан гэсэн зүйлийг бас хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ яг таны хувьд. Тэгээ миний хувьд бол яг хоолыг бол нэг тэг гүнгээ нэг алхангаа жоох мэдээл явсал та. Тэгэл хоолон тохируулаад. Тэр нь бол яг энэ эхний удаа бол одоо миний хувьд бол анхны бас нэг туршлага болж байгаа юм л да. Тэгээ энд бол одоо дараагийн тэмцээнд оролцохтой болтор ингээд их хэвтэй нэлээ одоо чамбай бэлтгэлтэй оролцох хөдөлтэй бол да. Тэгээ энд бол хажууд одоо энэ тамир тэмцээнд орж байгаа тамирчид бол хажууд нь тийм туслах хүн бол байх хэрэгтэй юм лээ л да. Одоо бусад орны тамирчдыг харж байхад бол ингээд хажууд нь 2-3 тийм туслах хүн байт юм лээ. Тэгэл гүйлт бол нэг юм одоо монголоор бол 1.6 км ийм замаар тойрчгүй гэдэг. Цэцэрлэг төрлийн дотор тойролгүй гэдэг. За одоо Америкаар бол 1 майл байгаа байхгүй. Тэгээд тэнд гүйж байхад бол за нэг тойрол ирэхэд ингээд нэг туслахууд нь одоо хөл гарын барьж массаж хийж үүдэг ч юм уу тийм ээ. За тэгэл нэг одоо юу нэг гүгэл ирэхэд нэг тойрол ирэхэд нь одоо эм тарааг нь өвчөдөг, хоолыг өгдөг, усын нэгэ барьж үүдэг ч юм уу. Аяан дуус ийцэн ингээ барьж тэг хажууд нь одоо хоол усын ч юм уу эмийн хажууд нь бариад ингээд бас дагаа гүйдэг ч юм уу хажууд нь барьж идэг ч юм уу. Одоо н уралдааны формула машин уралдаанд тэр яадаг нэг тойрол ирэнгүүт дугуйнуудын салгаад солиод газ угсарч хийж өгөөл явуулдаг туслахууд. Ер нь тэрийн шиг л гэсэн үг. Тэгэл нэг тойрол гүгээд ирэнгүүт л ингээл юм хувцсын сольдог ч юм уу ингээл хөлдөрсөн хувцсын сольдог хоолундын бэлдэл усын хажууд нь бариад явж идэг. Тэгээ тийм туслахууд л хэрэгтэй. Би бол сая бол тийм туслахгүйгээр орсон л байхгүй. Ганцаар өөрөө тэгэл нэг юм та уураг юм хэрэглүүлж байгаа хэрэглээл ингээл тэгээ ингээд туслахгүй байхаар ч бас цаг их орд юм л. Одоо ингээл гүйж ирж нэг тойрж ирчээл ч юм уу хэд гүйж ирчээд тийш яваад бас нэг хувцас аав нусаа яа ингээл нэг юм тэрэ уух ч юм уу гэлдэг тий. Ингээд туслахгүй байхаар ч бас цаг их бараад алхаад өөр тийш өөр юм цатараад идэг. Цаг алддаг. Тэгээд
бас ингээд яг гүйж явах үед чи хүний ухаан санаа янз бүр болно л доо. Тэр үед чи байнга яг гүйлтэй бодвол за би одоо тийм хоолой хэдэн цагаас хэдэн тийм уургаан тэгж уун ч гэдэг юм ингээд хувцаан тэгж солих хэвээр гүйлтэй тэгж тохируулна ч гэдэг юм. Тэр юм хүмүүс ингээд мартагдчихдаг бас. Яг гүйж явах үед нөө одоо мэдээж ядралт үүсэж байгаа ш. Хүний ядраад ирэхэр чинь бас одоо толгой тархинд ч гэсэн бас нөлөөлж байгаа байхгүй. Оюуханд нөлөөлөд ир чинь тэгэхээр мартад сан юм уу те юм уу идэх уу хувцас солих яг заримдаа хоолоо идэх мартсан явж идэх ч юм уу те гүйлдрэг бол ярьсан заримдаа бүр амарсаа өлсөөд ирэхээр идэх ч юм уу эсвэл бүр ингээд тэгээ эн чинь бол нөө хүний юмд маш их цаг бардаг биеинд ч гэсэн аюу зөөртэй болдог. Тэгэхээр тийм туслах хүмүүс бол хэрэгтэй байт юм лээ. Тэгээ одоо бол энэ жил одоо 2015 оны бол 4 сарын 20-нд бол болно. Нью-Йоркт энэ тэмцээнд очиж орох одоо бэлтгэлээ одоо 1 сараас эхэлж бэлтгэж чинь. Тэгээ 1 сараас Солонгост очиж бэлтгэл юм. Одоо Монголоос бол энэ 12 сар 29-нд явах гэж байна л да. Тэгээ яваад Солонгосын Сеулд очиж 1 сар бэлтгэл хийгээд тэгээд Лос Анжелест очиж 2 сар бэлтгэл хийх. Тэгээд Лос Анжелест бэлтгэл хийхингээ бас тэнд Холливуудад тийм баримтат кино хийж байгаа гүйлтийн. Тэгээд тэнд бас кинонд би тоглож тийм миний тухай тийм гүйлтийн баримтат кино хийдэг. Тэгэхээр энэ монголчуудын хувьд бас дэлхийн төв дэлхийн одоо хэмжээний тэмцээнүүдэд оролцоод нэлээд амжилт гаргаж оролцсоор байна. Гэтэл одоо яг эдгээр төр засгийн зүгээс холбооны зүгээс гэдэг юм уу байгууллагуудаас дэмжлэг тусалцаа ер нь хэрэг гэдэг юм бол таны хувьд бол өнгөрсөн тэмцээнд ганцаараа явж оролцоод ирсэн гэдээ бас хэлж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ямар хэмжээний зардал гардгийг мэдээж Америк нэгдсэн улсад очиж бас өртөг өндөр байгаа. Нөгөө талаас дэмжлэг хэр байсан бэ? Тийм дэмжлэг одоо түрүү өнгөрсөн 6 өдрийн гүйлтэнд явхад бол Ажны корпорац 5 толгой транс компани дэмжсэн. Тэгээ явж ирээд яг төрийн засгийн зүгээс гэвэл дэмжлэг байдаг үл дээ. Дэмжлэг бол одоо соёл спортын яам байна. Тэгэл энэ биеийн төр спортын газар Олимпиад гэл спортын газрууд байдаг. Эднэр бол нөгөө миний гүйлт чинь бол ийм олимпийн төрөл биш гэ тий. Олимпиад ордог төрлүүдэд дэмжинэ гээл. Тэр нэг Шгшявагийн тамирчин тэр олимпийн төрлөнд дэмжинэ гээл. Би тэмцээн чинь бол тийм олимпиад байдаггүй. Тийм 6 өдрийн 10 өдрийн гүйлтдэг бол тэгээд энэ бас нэлээд хүнд хэцүү төрөл тэгээд Монголд бол хөгжөөгүй спорт л доо Монголд энэ олон өдрийн гүйлтдэг бол юм холын хит холын зан гүйлтдэг ультрамарафон гэж байна. Тэгээд энэ бол Монголд хөгжөөгүй. Гэтэ үнийн гүйлтийн спорт гэдэг бол өөрөө өгнө хүний биед одоо зөв амьдрал ч эрүүл зөв амьдрахад бол хамгийн их одоо хүн болгол ер нь гүйлт ирчээлдэг байх хэрэгтэй тийм ямар ч хүн байсан өвчтөй ч юм уу эрүүл ч юм байна уу одоо тарган байна уу туранхай байна хамаагүй шүү дээ баян хүн байна уу ядуу хүн байна уу хаана амьдардаг вэ хамаагүй тэр хүн ер нь гүйлт спортын ач холбогдлыг таны хувьд ер нь юу гэж харж байна мэдээж өглөө бүр монголчууд бас эртлэн босоод аль болох гүүхийг ирмэлцэх болсон байна нөгөө талаас эрүүл мэнд тийм ээ залуу байхын тулд гүүх энэ зөв хөвшлийг амьдралын зөв хөвшлийг өөртөө бий болгосоор байна. Тэгэхээр гүйхийн ач холбогдлын талаар бас та ярихгүй юу? Тийм гүйлтийн ач холбогдол бол одоо асар их л дээ одоо тэгэл хүмүүс одоо монголчууд бол дээр үед дээхэн үедээ бол одоо 80-аад онд юм уу те 70 социализм үед бол нөгөө өглөөний зарядик гэл өглөө болгон босоод гимнастик гэдэр хийгээл ингээл тиймэрхүү юмд бол их байдаг гэсэн би ч одоо хүүхдийн туслан дээр амраал их тийм хийдэг гэсэн л да одоо бол хүмүүс бас тех нь багасцсан тэгээ одоо сүүлийн үед бол жоохон хүмүүс алхдаг аялдаг болцсон байна их гүйх бас сонирхолтой болсон байна. За тэгээ гүйлт бол бас тийм сайн нэг хүч эхлэегүй байна л да. Одоо гүйдэг хүн бол өнөөдөр цэцэрлэг төрөлд гүйхэд бол нэг 10 гаруй за 20 гаруй 20 орчим л хүн гүйж байна цэцэрлэг төрөлд өнөөдөр бол. Одоо бусад гадаадын хөгжилтэй орнуудад бол ингээл бүр маш их хүн гүйж идэг шүү дээ. Одоо ингээл цэцэрлэг төрөлнгүүдэд өглөө гэр байрны гудамжаарч гүйжил байна. Монголд бол гудамжаар гүйхэд энэ утаа цагийн гараа үед сүндрэлтэй л дээ. Тэг хүн бол гүйн гэдэг бол энэ утаан дотор бол маш хүндэлтэй тэр чинь агаар амьсгалахад ингээд шууд доош руу тэр утаагаар л амьсгалаа шүү дээ. Тэр жирийн үед ингээд гудамжаар алхахад угаарт унчих гээд байх ч одоо тэр гүйхэд л бас хэцүү. Тэр яг зайсангийн тийшээ тэр туулгуулын хаваар арай жоохон хөдөө газар гүйвэл бас гайгүй л дээ. Цэцэрлэг төрөлн тэр хавьд бол. Гэтэл ер нь бол энэ одоо гүйлтийн спортыг бол одоо хэлэхэд одоо хүмүүс бол нэг ийм гоё хэлмээр идэх бол хэвтэж байснаас хүн бол одоо сууж байсан дээр сууж байснаас бол алхсан дээр алхаж байснаас гүйсэн дээр гэж байна.
Тэгэхээр одоо бол хүмүүс жоо халахдаг тийм юмуд их болцсон байна. Одоо хайкинг тийм клубүүд, уулын алхалтын богд ууланд хийдэг клубүүд их болсон. Одоо сүүлдээ гүйлтийн олон клуб байгуулагдасаа л гэж бодож байгаа. Тэгээд алхаснаас илүү гүйснээс илүү үр бүтээлтэй одоо эрүүл мэндийн бодоод алхдаг хүмүүст бол гүйлтэнд ороход бол маш чухал да. Тэгээд гүйлтийн спортыг хөгжүүлээсээ одоо нийтийн биеийн тамир гэдэг юм л гэх утгаараа тийм хөгжөөсгдөг хүнээс одоо миний хувьд л гүйлтийг бас жоохон сурчлах дуртай л да. Тэгээд ямар ч тийм гүйлтийн ном бичсэн байдаг байхгүй. Тэгээд энэ зөв амьдрал зөв хүн гэдэг зөв амьдралын хэв маягаар амьдрцгаая. Зөв амьдрах хэв шинжүүл одоо амьдралдаа хэвшүүлье. За зөв амьдрал гэдэг бол одоо юу гэдэг нь хөдөлгөөний дутагдалд орохгүй, спортоор хичээж тийм. За зөв хооллоод энэ бол одоо хүний өглөөнөөс ахвал тийм яаж шөнө унтахаас ахвал өглөө босоод яах юм, өдөр яах вэ тийм, ямар хөдөлгөөн дасгалтай яах юм, мэдээж ямар хоол хүнсээ хэрэглэх юм гэдэг ерөнхийдөө боди талаас нь бичсэн ном байна. Хүний биеийн байдал. Тэгээд энэ ном дээр бол одоо бас хүмүүс дасгал хөдөлгөөн ямар байх юм, яаж гүйх юм гэдгийг одоо өөрийнхөө бас нэг гүйж исэн туршлага дээрээс үндэслээд бичсэн ном юм л. Одоо Эрдэнэс 2008 онд Бээжинг Олимпиад орж байгаа тамирчдаа дэмжиж Улаанбаатараас Бээж үлдэр гүйл зохион байгуулж ирсэн. Тэгээ энэ гүйлтийн талаар энд бас бичсэн байгаа. Номч одоо 6 бүлэгтэй л дээ. Эхний бүлэг нь гүйлт эрүүл амьдрал гэдэг. Тэгээ нь Улаанбаатараас Бээж үлдэр гүйж ирсэн. Бээжинг Олимпиад орж байгаа тамирчдаа дэмжиж Бээжинг Олимпиас алтан медаль аваарай гэж ерөөсөн тийм бүлт хийсэлтэй. Тэгээ номон дээр бол ямар дасгалыг яаж хийх ёстой ингээд ийм дасгалуудын зургуудыг дээр хийсэн байгаа юм л да. Ямар дасгалыг яаж гүйлт үед яах вэ? Тэгээд гүйлтээс гадна уулын спорт, гүйлт алхалт хийх, ууланд яаж алхах вэ? Энэ номонд бол нэлээд оруулж өгсөн байгаа. Одоо би ч өөрөө бол ууланд бас Монголын бүх өндөр уулууд авирсан да уулын спортын мастер хүн. Тэгээд өөрийнхөө бас урд нь ууланд авирчсан туршлагаасаа бичсэн байгаа. Энэ төвдөд бас ууланд авирчсан. Тэгээд ийм ном байна. Энэ ном бол зөв хөгжил агуу үндэстэн гэдэг ном байна. Энэ 21-р зуунд дахь Монголын улс төр эдийн засаг нийгмийн бодлого ямар байх юм бэ? Тэгээд энэ одоо улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовдөг хүн болгоныг одоо уншаасаа гэж боддیں۔ Номыг. Энэ бол одоо хүн төрөлхтний хөгжлийн одоо замналыг хэлсэн ном л да. Гол одоо улс орн Герман байдیں۔ Хятад. За Арабын Дубай гэдэг Арабын Эмират, Япон, Солонгос гэх зэрэг улс орны хөгжлийн загваруудыг бичсэн. Тэр улс гүрнүүд яаж богино хугацаанд хөгжчихвөө. За тэгээд Монгол улс маань яагаад хөгжихгүй байна? Монголоос ядуу буурай байсан орнууд өнөөдөр Монголоос илүү хөгжицэл явж байна. Тэр Монгол улс маань яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэж шалтгааныг бичсэн байгаа л та. Яагаад Монгол хөгжихгүй байгаа юм бэ? Шалтгааныг бичсэн. Урд нь Монгол улс бас хөгжих боломжтой, яаж хөгжих боломжтой юм бэ гэдэг бас гарцыг бичсэн байна. Тэгээ монголчууд бол бас Монгол үндэстэн гэдэг бол өнөөдөр одоо айл гэрээрээр нэртэй айлын зүстэй хүүхдэх шиг монголчууд ч бас агуу хүүхтэй одоо удам сутар сайтай айлын хүүхдэх шиг тийм улс гүрэн үндэстэн Монгол үндэстэн бол одоо хүн төрөлхтөнд бол одоо дэндүү агуу түүхтэй одоо хүн төрөлхтөнд түүхийг яриг бол одоо Монголын түүхийг ярихаас аргагүй байдаг. Тэгэхээр бид өнөөдөр бол түүхийг маш их тийм Монголын түүх бол одоо бид нар бол одоо их маш энэ сайхан нэрийг маш ядуу дорой буурал авч явж байна л да. Одоо нэг эцгийнхээ нэрийг баасна гэдэг шиг юм болж штэ одоо манай төр зэсэг одоо өнөөдрийн байгаа царайгаа харуул сайн эцгийн нэрийг 3 удаа худалдаж идэх гэдэг шиг бол нэг бонд гаргаад Чингис бонд гэдэг шиг бонд гаргаад явдаг шиг. Тэр бонд дээр гаргах нь бол зөв л дээ. Тэгээд тэр юм бол хамгийн гол нь зөв зөвхөстэй юмд л зарцуулах нь чухал байдаг л да. Нэрээ тэгээд яаж Монгол улсыг богино хугацаанд хөгжүүлэх боломжтой юм бэ гэдгийг бол нэлээд сайн гарцын төлөөс бичсэн байгаа асуудал юм тийм. Тэгэхээр Монгол өнөөдөр бол улс бол богино хугацаанд хөгжих боломж байдаг л да. Бус орныг харж байхад бол Арабын Дубай ч гэдэг юм ингээл харахад мэдээж 1970 он тусгаар тогтносол Англиас колони байж байгаа. Тэгэхэд Монгол өнөөдөр 70 онд монголчин бол бүр аж үйлдвэрчсэн орн байсан л да. Аж үйлдвэрчсэн бүр тэгэхэд одоо
Дубайч юм бол дөнгөж тусгаар тогтнолоо нэг тэмээний мах идэв, тэмээний суудаг нэг ядарсан ард хүмүүс шүү дээ. Тэгээд газрын баялгаа, байгалийн баялгаа ашиглаад босч ирсэн л дээ. Хөгжиж чадсан. Монгол бол бас тэр арабаас дутаад байхгүй байгалийн баялаг бол зөндөн байна. Тэгээд тэрийг зөв зөвхөстэй ашиглаж авч явах тэр бодлого чадвар, тийм мэдлэгтэй, сэтгэлтэй хүмүүс л алга л да. Тэгэхээр өнөөдрийн улс төрчдийг харахад бол би бол тэгж боддог. Одоо 90 оноос хойш бол ер нь тэгээд энэ улс орны авч явж байгаа удирдагч дотор тийм алигтайхан шиг бас нэг хөгжлийн төлөө зүрх сэтгэлтэй тийм аав эх бол алга байсангүй л гэж. Тийм нэг овоо бас нэг зүрх сэтгэлтэй хүн байсан бол, мэдлэгтэй хүн байсан бол энэ монголчууд ингэж амьдрахгүй л дээ. Ийм амьдрах асгүй. Тэгэхээр энэ улс төрчдийг харахаар бол одоо өөрсдийг бол их магтдаг штэ. Тийм 100 ирхэм, тийм мундаг лидер, тийм 100-ны манлай, тийм 100-ны удирдагч, тийм хавьсгалт тэмцэгч мундаг, тийм алдартай гээл тийм хөдөлмөрийн баатар, ардын баатар л болцоодог л доо. Тэгэхээр эдрийг харахаар өндөө өрөвдөлтэй, инээд тэмтэй санагдтыг. Өрөвддөг л доо. За эвидээ тэгээд тийм мундаг хүн бол энэ усаар энэ ард түмж ингэж амьдраад байгаа. Дэндүү шившгтэй тийм өрөвдөлтэй ядуул байна л да. Монголчууд дэндүү тийм амьдарч байна. Тэгээд төрөлцөөс явж байгаа бодлого нь аюу тийм юутэй одоо дэндүү сул дорой зөвхөн нэг ар гэр авгаа хөхтэй бодсол тийм л бодлого явуулаад байгаа шиг шүү дээ. Тэгэл нэг тийм дов жалга довны гэдэг шиг тийм л бодлого явуулаад байна л да. Тэгээд энэ улс төрчдөд хэлэхэд бол даангүй энэ номыг сайн уншаарай гэж хэлмээр байна. Гүйлт спортыг одоо хөгжүүлэхэд ямар алхмыг хийх ёстой гэж харж байна. Мэдээж бүх нийтийн спортыг хөгжүүлжээд хүний эрүүл мэндтэй шууд холбогдсон тийм ээ. Эрүүл мэндийн салбар одоо хүндэрсний бас нэг шалтгаан гэх юм бол өвчлөл нэмэгдсэн тийм. Нөгөө амьдралын одоо буруу хэв маягаас болоод одоо хүний өвчлөл нэмэгдсэн, зүрх судасны өвчин нэмэгдсэн гэдэг иймэрхүү асуу олон шалтгаануудыг нэрлэдэг. Тэгэхээр таны хувьд юу яг гүйлт спортыг хөгжүүлснээрээ хүний эрүүл мэндэд тустай гэдэг бас онцлолоо. Тэгэхээр ер нь гүйлт спортыг энэ спортыг хөгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс тэмээ ямар бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж таны хувьд харж байна. Бусад орнуудад ер нь яг энэ спортыг хөгжүүлэхийн тулд ямар алхмыг хийсэн байдаг юм бэ? Тийм гүйлт спортыг ер нь одоо зөвхөн гүйлт гэхгүй тэгэл одоо хөл бөмбөгч юм уу гэл те. Ер нь бол гүйлт нь бол өөрөө бүх спортын одоо суурил юм л да. За тэгээд нийтийн биеийн тамир гэж ярил илүү зөвхөн гүйлт гэсэн тийм ээ. Нийтийн биеийн тамирыг илүү хөгжүүлэх нь чухал. Тэгээд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд бол мэдээж яг энэ төр засгийн бодлого байх хэрэгтэй. Тэр нь бол одоо энэ засгийн газраас авах бол тэр яам тамгын газрууд нь бодлогын төвшөнд одоо олон нийт рүү хандсан тийм арга хэмжээний зохион байгуулах хэрэгтэй л юм л да. Тэгээд энэ дээр бол ард түмэн бол одоо бас яг өөрсдөө ингээд мэдээж эрүүл явахын тулд заавал төр засгийн хадгалж өөрсдөө хичээх хэрэгтэй л дээ. Тэгээд хичээхэр ч одоо ард түмэн чинь одоо амьдралынхаа одоо хоолныхаа мөнгөийг яаж болох вэ гэл ингээл хэцүү байж та талхаа яаж олж идэх вэ гэд. Тэгэхээр энэ ард түмний амьдрал эдийн засаг хэцүү болохоор хүмүүс ч эрүүл мэндээ бодож тэрэндээ цаг гаргаж тэгээ бүр спорт гүйлт хийгээ фитнес клубд ингээд дасгал хийгээд явж байгаа. Ахта цаг гаргахгүй л байна л да. Ард түмэн цаг гаргахгүй тийм одоо юу ч алга гэл тий боломж болцоо цаг заваалаа мөнгө ч алга гэл ийм л шалтгаан ярьдаг л да шалтгаан хүмүүс. За тэгэхээр мэдээж энэ улс орны эдийн засагч бас сайн байгаад энэ хөгжилтэй ер нь харж байхад л мэдээж хөгжилтэй орны иргэдэл илүү их спортоор хичээлдэг, даангүй гүйлтээр хичээлж байгааг харж л байна л да. Тийм ядуу бүрийн орны хүмүүс бол бүр их ядуу бүрийн орны хүмүүс бол машин тэрэг байхгүй, тэрний оронд алхаад гүгээд ч юм уу явдаг. Одоо аймаг сумынхаа хооронд гүгээ явж идэг ч юм уу. Одоо Араб, Кени орнууд бол бүр тийм тэрний тамирчид бас гайг хурдтай сайн гүгээд байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл одоо тим байж тамирч юм байдаг. Тэгэхээр энэ аль илүү хөгжилтэй орны ард иргэдэл илүү масаараа гүйж байгаа юм л та. Тэгэхээр энэ монголчууд бас төр засгийн бодлого нь улс орны хөгжилтэй холбоотой л юм л та. Монгол улс маань хөгжиж төрийн засгийн бодлогын зөв яваад энэ ард иргэдийн ч гэсэн аяндаа өөрсдөө тэр нэг эрүүл байх зөв амьдрал хэмээх гэдэг нь ороод ирнэ л дээ. Ер нь бас нийгэм бас нэлээдгүй стресстэй байна. Нэг талаасаа бас зарим одоо гүйж байгаа хүмүүсээс асуухад бол гүйлт бол нэг талаас эрүүл мэндэд хэрэгтэй. Нөгөө талаас бас өөрийгөө бас стрессээс авч гарах, өөртөө ирч хүч өгөх нэг одоо хэрэгсэл нь олдгоо гэсэн зүйлийг хэлдэг. Харин
тухайн хүн өөртөө бол цаг гаргаж гүйх ёстой гэсэн зүйлийг хэлдэг л дээ. Тэгэхээр таны хувьд яг энэ асуудлыг юу харж байна? Яг зөв би ч юм бол одоо бас стресстэй гэхэд одоо бухимдалтай үед бол гүйхтэйгээд тэр бухимдал арилдаг байхгүй. Тэгээ энэ бол бас гүйлт бол өөрөө тийм давхар одоо биеийн эрүүл мэндээс гадна тэр сэтгэл санааны бол маш чухал юм л дээ. Тэгээ энэ бол одоо би хэлж байгаа шүү одоо дэлхийн том одоо Америкийн ерөнхийлөгчний Билл Клинтон бас хэлжсэн тийм ерөнхийлөгч асан. За Германы канцлер тэргээл одоо Английн том хүмүүсийн бизнесмен тэр хүндрийн хэлсэн ярилцлаганд гүйлтийн тухай хэлсэн байдаг л да номонд бичсэн. Тэгээ энэ бол Билл Клинтон хэлэхдээ бол миний амьдралыг бол гүйлт тэнцвэржүүлдэг гэж байна. Гүйлт байхгүй бол би бол одоо тийм ээ амьдрал бас ажиллан ч гэсэн тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч юм. Тэр бол тэр гүйлтүүл аюу айхтралж байгаа. Гүйлт байхгүй бол нэг тийшээ давнархан л байна л да. Тэнцвэртэй амьдралыг бол гүйлт өгдөг гэл. За нэг бизнесмэнээс гүйлтийн тухай та яагаад гүйд юм бэ гэж асуусан. Тэгээ тэр хүн тэгээ хэлж байгаа юм л тэр бол гүйж явах үедээ бол би бизнесийн шин санаа тий бизнесийн шин санаа яг ажлын одоо яг энэ нэг асуудлыг яа шийдэх вэ, аль гарц руу шийдэх вэ гэдэг тэр гаргалаа гарцаа би зөвхөн яг гүйж явах үедээ олдог гэж тэр хүн хэлсэн байдаг. Тэгэл хүмүүс бол одоо өдрийн ажлын стресстэй одоо өдөржин одоо айгүй бухимдалтай өдөр өнгөрлөх тэгэл оройн гүйждэг ч юм тийм. Тэгэхэд маш сайхан гэртээ ордог. Тэр бүх бухимдал юм арилгаад хаяад ордог гэртээ. Ажлаа тараад бизнесээрээ орчоод гэртээ харьдаг ч юм ингээд тийм байд юм байна лээ. Одоо Америк ч юм уу бус орны тийм хүмүүсийн хэлсэн гүйлтийг харж хахад бол ихэнх нь бол тийм асуудал шийдлийн гарцыг хайж болох тэгэл тэр бол мэдээж эрүүл мэндэд гэдэгт нь бол ойлгомжтой эрүүл мэндэд сайн давхар одоо тийм бизнес юуны оюун санааны өөрийгөө бас хөгжүүлэх өөрийгөө ялан дийлэх тийм одоо хүний амьдралыг ч гэсэн ер нь одоо гүйлттэй харьцсан марафон гүйлттэй бол одоо юу харьцуулж иш ярьдаг л хүний амьдрал ингээл мэдээж хүн ажил одоо амьдрал гэж явж байгаа хүн байхад ажлын одоо бүтэлтэй бүтлгүй ажил янз бүр болон сайн ч юм гарч ирэн тэ би тэгэхээр гүйлт бол бас ингээд гүйж явах үед бас сэтгэл санаа сайхан би бол их сайхан гүйлттэй ч байна зарим үедээ гүйлт бас ядарч ирнэ тэгээ энэ бол яг хүний амьдралтай ерөөхдөө адилхан гэж байгаа л тэгэл холын гүйлт бол тэгэл тэр хүний амьдралд юу тохиолдог тэр гүйлтийн турш тийм л юм тохиолдог. За баярлалаа. Тэгэхээр бас бидний урилгыг хүлээж авч манай телевизийн ярилцлагын цагт орсон танд маш их баярлалаа. Тэгэхээр 2015 оны 4 сард болох тэмцээнд нас амжилт хүсье. Тэгэхээр Монголынхоо нэрийг бас дахин гаргаад ирээрэй гэдэг ийм сайхан ерөөлийн үгээр нэвтрүүлгээ төгсгөө гэж бодож байна. Маш их баярлалаа танд. За маш их баярлалаа. Одоо бол ямар ч 10 өдрийн гүйлтэнд орох гэж байгаа л да. Одоо өмнө нь 6 өдөрт орж исэн бол одоо ахиулаад 4 хоногоор ахиулсан. 10 өдрийн гүйлт гэж байна. Тэрэнд нь бас орж Монголынхоо нэрийг гаргая. Тэгээд ямар ч гэсэн одоо урд нь 5-д орж исэн бол одоо бас номерыг урагшлуулад бас эхний 3 руу ч юм уу оруулах гэсэн тийм хүсэл байна. Тэгээд бэлтгэл сайн хийх хэрэгтэй л дээ. Тэгээд мэдээж бэлтгэлийн тулд одоо явж байна л да. 29-нд яваад 12-29-нд яваад ингээд бэлтгэлээ хийнэ. Тэгээд бас нэг бэлтгэл сургалт хийх бас нэг зардал юм дээр бол манай сүү хувьцаат компани байдаг. Миний Монголын сүү гэдэг сүү хувьцаат компани бас дэмжиж байгаа. Тэгээд сүү хувьцаат компанийнхаа хамт олон маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд одоо Монголын одоо миний амжилт одоо сайхан сүү ерөөлөөр гэдэг шиг одоо тэгэл сайхан сүү өргөж байгаа тийм манай сүү хувьцаат компани одоо монголчууд нь хол явах гэж байгаа нэг сүүгээр нэг дөрөвгөнд нь машины дугуйнд нь тэр сүү өргөдөг шараас тэр шиг одоо сүү хувьцаат компани бас дэмжиж байгаад маш баяртай байгаа бэлэгшээж байгаа. Тэгээ ямар ч 10 өдрийн гүйлтэнд амжилттай ахиулнаа. Тэгээ урд нь би 6 өдрийн гүйлтэнд ч гэсэн үүж явахдаа бас одоо Монголынхаа нэрийг бас нэг монголчууд айргийн 5 гэж ярьдаг шүү дээ. Ямар ч 5 руу оруулчихсан гэж маш хичээж гүйсэлтэй. Тэгээд нэг байраар ч гэсэн урагшлуулж гисэн ингээл одоо сүүлийн 48 цагт ч одоо 20 минут л унтчих юм л та. Тэгж л одоо өөрийгөө одоо юу гэдэг золиослж ингэж гүйж байгаа юм л. Тэр одоо ч гэсэн би бас өөрийгөө илүү ингээд золиослох тийм сэтгэл зүрэх бол байна. Тэгэл одоо Монгол хүнийхээ төсвөр хатууллыг дэлхийд харуулнаа гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр Мас телевизийн цаг тавлын ярилцлагын энэ удаагийн дугаард Монголын холын зан гүйлтэй холбооны тэргүүн Буд Жаргал оролцлоо. Анхаарал хандсан та бүхэндээ баярлалаа.